Энэ жил бид нэр 20 гаруй километр суугчлалын ажлыг бол төлөвлөөд 20 жилийн дараа бол хийсэн. Ирэх жил бид нэр үргэлжлүүлээд хатуу дэд үтцийн суугчлалын ажлыг Улаанбаатар хотын хэмжээнд үргэлжлүүлээд нэмж хотын зүгээс дэмжиж явган зам авах замын ажилдаа уялдуулаад хийнэ гэж төлөвлөж байгаа. За дээрэс нь захим мэдээллийнхээ ямтаа уялдаад Улаанбаатар хотын дээгүүр яваад байгаа утаснуудыг бас цэгцлэх ажил байж байгаа. Мэдээлэл холбоо талаас бол олон асуудал байж байгаа. Нэг шилэн кабелаар явж болох ч гэсэн хувийн компаниуд бүгд тусдаа шилэн кабелуудыг бол ашиглахыг бол илүүд үздэг. Ингээ явахаар Улаанбаатар хотын та бүхэн харуул төвийн дүүргүүд дээр дээгүүр явж байгаа утас кабелууд бол маш замбрааг болцсон. Зохицуулт байхгүй, төлбөр хураамж байхгүй. Хуучны гэрлийн шонгууд бусад дэд үтцүүдээс зөвшөөрөлгүй дэд үтцүүдэд татдаг, шилэн кабелнуудаа татдаг. Монгол улсын хэмжээнд зохицуултгүй жоохон зэрлэг байдлаар яваад байгаа гэж хэлж болно. Тэгэхээр бид үе шаттайгаар бас цэгцлэх, тийм ээ, төлбөртөө болгох, засвар үйлчилгээгийн зориултын дагуу хийгддэг болох ажлуудыг бол үе шаттайгаар хийнэ гэдэг бодлоор бол ажлын хэсэг гарч байгаа. За энийг бол энэ өвөл хууль эрх зүйн үед ярилцаад эх жилээс 4 сараас нэлээд эрчимтэй ажил руу орно гэж байгаа. Энэ өвөлдөө бид нар зураг төсөл төлөвлөгөөнүүд бол эцэлье гэж байгаа. Дэд үтцүүд хоорондоо хэрхэн уялдаж явах юм бэ гэдэг асуудлуудыг бол энэ өвөлдөө бол шийднэ гэж одоо ийм төлөвлөгөөтэй бид нар бол ажиллаж байгаа. Хот гэдэг бол ер нь бол их айл. За шийдвэрлэх дэд үтцүүд бол маш их хооронд нь дандаа уялдуулах хэрэгтэй байж байгаа. Тийм учраас бид хамгийн чухал хэрэглээ болохын мэдээлэл холбооны сүлжээний дэд үтцүүдийг зоригтойгоор шийдээд явъя гэдэг ийм шийдэлтэй. Тэгээ төв замуудын өөрчлөлт орох тусам энэ хажуу талын дэд үтцүүд дагаад бол өөрчлөгддөг. Энэ дэд үтцүүд бусад орнуудад ямар байд юм бэ гэж судлаад хэлэхэд манай Азийн орнууд бол бас шийдэж чадаагүй алдсан орнууд ч байдаг юм байна. За Европын орнуудаас бол яг тодорхой зохицуулттай багцлаад явдаг дэд үтцүүд нь суугчлууд нь замбраатай явдаг зохицуултууд байж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ Европын орнуудын жишгийг аваад цаашаа хөгжүүлээд явах ёстой гэж ийм үзэл баримталтай яамтайгаа бол хамтраад ажиллаж байгаа. Улаанбаатар хотын зүгээс бол ерөнхийдөө хатуу дэд үтцийг бусад дэд үтцтэй уялдуулах тал дээр хариуцлага хэмжээнд ажилладаг.